Тэгэхээр энэ бол мэдээж та жинхэнэ та биш бага насны чинь програмчлал боёо хэн юу гэж хэлж исэн өмнөх насанд чинь юу тохиолдож исэн те ямар өвөг дэсийн ачаад даруун тань тэрнтэй холбоотой байж болно. Гэтэ энийг мэдлэгээ жинхэнэ өөрчлөлт гарахгүй те энэ бол зүгээр л мэдлэг. Харин шин тэр айгаад байгаа ухраад байгаа хэсэгтэйгээ хэдүүлээ уулзах хэрэгтэй. Хэрв та дотгошоо ингээд чимээлээд үзвэл айгаад байгаа, алтхаас айгаад байгаа тэр хэсгийг биеийн гадна эсвэл дотор талд хаана гарч ирж байна гэж чагнаад амьсгалаа илгээгээд үз. Тэгээ энэ хэсэг ингээд гараад ирэх үед танд ямар мэдрэмж төрж байна? Бага насны чинь энэ ихтгэл өмчлөгийг барьж байгаа биш, одоогийн танд ямар мэдрэмж төрж байна? Тэрийгэ мэдрээд тэгээ буцаад энэ айгаад байгаа энэ хэсэг рүү та өөрөө холбогдоод амьсгалаа дулаан харцаа айлгээхэд тэр хэсэгт бас ямар мэдрэмж төрж байна? Тэрийг анзаараад үз. Энэ үед таны үндэс нь тэр айдас хоёр салж байгаа. Энийг хийх тусам улам илүү салж эхэлдэг байгаа. Ингээд та жинхэнэ биегээ олох замаа нийлээ.